Сайн байцгаана уу та нартай. Энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр та нартайгаа би бидний энергийг юу хамгийн их сордог вэ? Юу бидний энергийг үгүй хийдэг талаар ярихыг хүслээ. За хамгийн ихээр бидний энергийг сордог зүйл болвол хүрээлэн байгаа орчин. Хэрвээ бид нар сөрөг орчинд амьдарч байгаа бол одоо сөрөг хүмүүсээр хүрээлүүлсэн бас сөрөг энергитэй газарт амьдарч байгаа бол тийм ээ бид нар хичнээн унтаж амарсан ч гэсэн энерги нөхөж чадахгүй. Тийм болохоор өөрийнхөө амьдарч байгаа орчин, гэр орны энерги хэр байгаа гэдгийг судалж олж мэдээд за тэрийг бол олж мэдэх бол тийм хэцүү зүйл бол биш. Та гэртээ харих дуртай байна уу те? Үгүй юу гэдгээ ажиглах хэрэгтэй. Хэрэг гэр оронд сөрөг энерги байгаа үед хүн гэртээ очихыг хүсдэггүй. За тэгээд гэр орон чинь бас цэвэрхэн цэмцгэр байх юм бол бид нар гэр орондоо илүү их таатай тий гэр орны энерги бас цэвэрлэгдэж эхэлж байгаа болохоор таатай байх дуртай байх болно, гэртээ байх дуртай болно тийм ээ. Тэр сөрөг энергитэй байгаа бол гэрийнхаа энергийг цэвэрлэж эхлээрээ тэгээд зарим газрууд бол үнэхээр энергийг цэвэрлэхэд боломжгүй одоо бүр сөрөг хэцүү энергитэй газрууд байдаг шүү дээ. Тэр ийм газар бол болж өгөл өөрийнхөө амьдарч байгаа газрыг солих хэрэгтэй болж өгөл гэж ер нь бол хүн солих хэрэгтэй тийм газар ерөөсөө амьдарч болохгүй. Тийм газар хүн ямар ч аз жаргал, тайван байдал, бүтээлч байдал, амжилтанд хүрэх боломж ерөөсөй байхгүй. Тийм болохоор бидний амьдарч байгаа гэр орон болоод маш чухал. Гэр орон байгаа газрын энерги бол маш чухал. Тэгээ гэр орондоо болж өгвөл хил ам хийхгүй байх хэрэгтэй. Хил ам хийж байгаа үед бол гэр орны энерги одоо бас сөрөг болж эхэлдэг болохоор гэр орондоо болж өгвөл их сайхан тайван, хил амгүй, бие бинийгээ хүндэлдэг, ойлголцдог байдлыг уур амьсгалыг бүрдүүлэхийг хичээх хэрэгтэй. За тэгээд дараагийн зүйл бол хүрээлэн байгаа хүмүүс. Хэрвээ бид нар маш их сөрөг хүмүүсүүдээр хүрээлүүлдэг тийм ээ. Маш их муу сандаг, бусдыг үзий яаддаг, бусдад атаархдаг, маш их хов жив ярих дуртай тийм бусдыг бүр муулах дуртай ингээ хов базна гэж бүр хүн болгоны муу мухаг дэлгээл ингээ ярьждаг. Энэ байдлууд бидний энергийг маш их сөрөг болгож сорж яадаг. За үнэхээр ингээд хүнийг маш их муулж яриад бүр нэг сайхан сэтгэл санаа өрчөвчтэй болоод энерги нь ингээд нэмэгдэж байгаа тийм хүн байгаа бол тийм хүмүүсүүд одоо сөрөг энергиэр хоолдог хүмүүс гэсэн үг. Энерги вампир гэсэн үг. За хэрвээ та тийм хүн биш болвол таны энерги бол энергийг тийм ийм байдлууд бол бүр үгүй хийнэ гэсэн үг. Тийм болохоор тийм хүмүүсүүдээс бол холдох хэрэгтэй. Сөрөг хүмүүсүүдээс амьдралдаа ерөөсөө сэтгэл хангалуун байдгүй, дандаа л гомдолж байдаг, юм болгоны сөрөг байдгийг олж харж байдаг тийм хүмүүсүүдээс бол холдох хэрэгтэй. За дараагийн зүйл бол өөрөө амьдралаа бас гомдлохоо болох хэрэгтэй. Өөрөө ингээл дандаа л бас гомдлоод явж байдаг. Ингээл миний амьдрал амар хэцүү байна, зовлонтой байна, ингээд болж утж байгаа юм ерөөсөө алгаа гэл те дандаа л ингээл гомдол тээж явдаг. Уур уцаар тээж явдаг те байвал таны амьдрал бол дээшлэхэд бол маш хэцүү. Өөрөө та өөрийнхөө амьдралыг дордуулж гин, өөрийнхөө энергийг унгааж гин, үгүй хийж гин гэсэн үг. Тийм болохоор энэ байдлаа зогсоох хэрэгтэй. Бусдыг үзээ яадаг, бусдад муу санах, эдгээр бол маш сөрөг энергиуд. Энэ байдлуудаа бол засах хэрэгтэй, өөрчлөх хэрэгтэй. Бүх хүмүүсийг өөрт чинь муу юмнууд хийсэн хүмүүс байх юм бол бүгдийг нь уучлж өөрийнхөө сайн сайхны төлөө өөрийгөө тэтгэр хүмүүсүүдийг уучлж чөлөөлж өгөх хэрэгтэй. Өөрийгөө чөлөөлж өгөх хэрэгтэй энэ сөрөг байдлуудаас. За тэгээд дараагийн бидний энерги үгүй хийдэг зүйл бол сөрөг кинонууд. Маш их тийм драматай олон ангид кинонууд одоо энэ солонгосын олон ангид кинонууд энэ ганц солонгос ч энэ Америк ч юм уу те энэ сериалууд идэг штэ нөгөө шоунууд те ингээ амар их драматай
ингээл сөрөг зүйлүүдийг өсөөлж харуулдаг. Одоо ингээд би биндээ хатаарсан, би бинийг амьдралыг ингээл хүндрүүлсэн тий. Ингээл хүүхнүүдийн нэг тиймэрхүү юмнуудыг үзүүлсэн кинонууд энэ төр айгүй их байдаг штэ. Тийм кино минонуудыг ер нь үзээд ерөөсөө дэмий. Тэд нар бидний тарихыг ингээд програмчлаад ингээд бид нарт ингээд бус хүүхнүүдийг эмэгтэй хүмүүсүүдийг ингээд өөрийнх нь дайсан мэтээр харах хэрэгтэй. Тэдний амьдралыг одоо доошлуулах хэрэгтэй болж өгвөл тийм ээ. Тэгээ их шуналтай байх хэрэгтэй. Ингээд айгүй олон зүйлүүдийг худалдаж авч өөрийн болгож ээж хүн их гоё аз жаргалтай байдаг гэсэн буруу ойлголтуудыг тэдгээр кинонод өгөөд идэг. За тэгээд тэр драма бас айгүй тийм муха гэмт хэрэгүүдийг үзүүлсэн кинонод идэг штэ. Тэгээ алаа хидантай ч юм уу те. Айгүй тийм аимшиг кино энэ төр тим кино, тиймэрхүү юмнуудыг бол үзэхээ болох хэрэгтэй. Тэд нар бол бидний энергийг сорж яадаг. За өөр бас бидний энергийг сордог зүйл бол порн байгаа. Тиймэрхүү вебсайт энэ төрөөр орж байгаа бол бас өөрийнхөө энергийг тэр юмнуудад өгж байгаа гэсэн үг болохоор биднэрт ямар ч тийм эргээр нөлөөлөхгүй тиймэрхүү зүйлүүд. Тэгээ юу үзэж бид нар харж байна тэдгээр зүйлүүдэд бид нар өөрсдийнхөө энерги өгч байдаг. Бид хаана бидний анхаарал явж ин тийшээ бидний энерги явж байдаг. За хаашаа энерги очино тэр маань ингээд буцаад бидний амьдралд орж ирдэг гэсэн үг. Энэ бодоод маш чухал мэдлэг. Энийг хүн болгон ойлгох хэрэгтэй. Энэ цаг үед ялангуяа. За дараагийн бидний энергийг сордог зүйл бол бас сөрөг хөгжмүүд байна. Сөрөг гэрцээр програмчлагдсан сөрөг хөгжмүүд маш их байгаа. За ялангуяа одоо Америкийн одоо их хит болоод байгаа эднэр одоо доонууд ч юм бодоод мөнгө л хийх зорилготой. За тэгээ дээрэс нь бидрийг сөргөөр програмчлах бидрийг бас буруу хүмүүжил рүү түлхдэг тэдгээр доонууд. Тийм болохоор болж өгвөл бас эцэг эхчүүд иймэрхүү тал дээр хүүхдүүдтэй бас анхаарал тавьбал өгөн зүгээр. За тэгээ өөр сөрөг бидний энергийг сордог зүйл юу вэ гэвэл хөдөлгөөнгүй байх буруу хооллолтууд бас бидний энерги үгүй хийж байдаг. Бид нар ингээд айгүй гоё өчтөй байж яснаа айгүй фаст фуд те Макдоналд энэ төр ч юм айгүй тэр юмнуудыг би сурчмаар гон тийм болохоор нэрийг хэлхийг хүсэхгүй байна. Болж бүтэхгүй хоолнууд одоо хаацаагүй байгаа шүү дээ те. Тэдгээр хоолуудыг идэхээр бидний энерги навс ундаг. Тэгээ тийм болохоор тиймэрхүү зүйлүүдийг идэхэ болоод болж өгвөл баг идэх хэрэгтэй. За идж байгаа бол болж өгвөл чанартай. За тэгээд органик хөнгөн зүйлүүдийг идвэл бидний биед илүү их үр ашигтай байгаа шүү. За энэ бичлэгийг та бүгдэндээ ингээд энэ удаад хийхийг энэ мэдээллийг хүргэхийг хүслээ. Тэгээд та нар маань энэ цаг мөчид өөрийнхөө энергийг маш өндөр байлгах хичээх хэрэгтэй. Сөрөг байдлуудаас татгалзаж эхлэх хэрэгтэй. Үгүй гэж хэлэх зүйлүүдэд хүмүүсүүдэд нь үгүй гэж шилж сурах хэрэгтэй. Тэгжээж бид нар өөрөөсөө энэ амьдралыг эргээр сайхан байлгах боломжийг өөрөөсөө бүрдүүлж болно. За ингээд энэ бичлэг маань хэрвээ таалагдсан бол миний чаналыг subscribe хийгээрэй. Гоё эерэг комментууд бичээрэй. Тэгээ цааш нь хэрэгтэй хүмүүсүүдэд нь тарааж өгөөрэй гэж хэлмээрээ. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя баяр та.